Телевизэн гадаад мэдээний дараагийн хэсэгт Ташкентийн хөрөнгө оруулалтын олон улсын форумыг онцолж байна. Энэхүү сэдвийг ярилцах зорилгоор эдийн засагч Capital Markets компани гүйцэтгэх захирал Инхбаатарын Золбаярыг студид ураад байна. Сайн байна уу? Тавтаа мөрөлнө. За өдөр юм. За энэ Ташкентийн олон улсын хөрөнгө оруулалтын форум 5 дахь удаага Ташкент хотод өнгөрсөн 7 хоногт болсон. Тэгээ энэ форумын гол онцлог юу вэ? Та энэ талаар товч мэдээлэл өгөх үү? За тэгээд Узбекистан улс ялангуяа Төв Азийн сүүлийн хэдэн жил бас дэлхийн нийтийн анхаарал нэлээд өртөж байгаа, өөрсдөө ч маш идэвхтэй явж байгаа. Тэр хүрээндээ Казахстан, Узбекистан хоёулаа олон улсын хөрөнгө оруулалтын форумыг жил болгон хийдэг болоод байна те. За тэгээ ялангуяа тэр дундаа Ташкентийнх бол ердөө 5 дахь жилдээ. Гэхдээ үр дүн болон цар хүрээгээр бол одоо Төв Азитай бүс нутагтаа нэлээд томд орохоор юм хийдэг болж те. За энэ жил 5 дахь удаага гэхэд 10,000 гаруй оролцогчтой. Тэнд 100 гаруй улсаас гэсэн. 100 гаруй улсаас 10,000 гаруй. Гэхдээ гадных нь бол 3,000 гаруй. За тэр дотроос энэ тоон жил болгон өсөд. Одоо анхны жил 2,000 байсан бол ингээд жил бол өсөд. За тэгээд нийтдээ 43 тэрбум долларын 100 гаруй гэрээ хэлцэл тэр тухайн одоо ивенттэй зурагцсан гэж хувийн шил болон төр засгийн хүрээнд те. За тэгээд нэр нь өөрөө олон улсын хөрөнгө оруулалтын форум гэж те. Одоо монголчин бол Монголын хөрөнгө оруулалтын Монголын эдийн засгийн форум, Монголын форум гэж явдаг. Тэнгүүд эднийх болохоор олон улсын гэж байгаа нөө нэрнээсээ хүртэл амбицэн гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ивентийн одоо форумын үеэр зөвхөн одоо Узбек гэхээс илүү Узбекчүүд өөрсдөө Америктай, Хятадтай, Арабтай ч гэдэг юм бусад бус нутгийн улсууд төр засгийн болон хувийн хөгжлийн хүрээнд одоо сайд буюу одоо давхар уулзтууд юмдыг давхар хийж байгаа. Тэгээд тиймэрхүү үр дүнгуудыг одоо гаргаж чадчихээн. За тэгээ эндээс онцлох юм нь бол энэ жилийн гол онцлох зүйл нь бол хөрөнгө оруулалт эрх ашиг гэдэг сэдвийг гол хөндлөө. Тэгээд ерөөдөө бол яг нөгөө 5 жил хийлээ. Узбекистан улс маань өөрөө эдийн засаг зах зээлээ нээгээд бас тийм олон жил болоогүй. За гэхдээ олон улсын анхаарлыг татаж чадсан, хөрөнгө оруулалтыг татаж чадж байгаа. За хөрөнгө оруулалтын хэслүүдийг зурж чадж байгаа. За гэхдээ тэр чинь бол санамж бичиг учраас энийг бодит болгох дээр одоо дараагийн алхам хүлээгдэж байгаа. Хүлээлт үүссэн. За энэ дээр бол Узбекистан улс одоо нөгөө одоо бид нар гадаадын хөрөнгө оруулалт ярихаар бид нар хүлээлтийг тавьж чадна. Гол нь гүйцэтгэл байдаг те. Гүйцэтгэлээ буюу одоо төр засгийн хүрээнд, бодлогын хүрээнд, хууль эрхцэн хүрээнд гэрийн даалгаврыг хийж бодитоор хөрөнгө оруулалт орж ирнэ те. Тэр үднээс Узбекистан улсаас одоо өмнөх жилүүдэд амлсан юм хэрэгжүүлж чадж байгаа гэдгээс энэ жил бол харууллаа. За юу болсон бэ гэхээр нэгт бол олон жил төрийн эмч компаниудын реформыг хийнэ одоо гэж одоо амлаж ярьж ирсэн Узбекистан. Английн мэрж дээр бол хувьцаануудыг арилжааж эхэлсэн юм билээ шүү дээ. Энэ бол одоо Монгол улс маань өөрөө тэгж яриад 10 20 жил болсон. Адилхан л ер нь олон төрийн эмч компаниудтай л хоёр улстай одоо Монголтой харьцуулахад. За тэднийх ямар одоо сая яг форумынхаа өмнө хийчихвэ гэхээр төрийн эмчид 10-аад компаниудыг нийлүүлээд хөрөнгө оруулалтын сан болгоод тэрийг Franklin Templeton гэдэг дэлхийн хамгийн том одоо хөрөнгө удирдагч компаниудын нэгээр удирдуулад Лондон болон Ташкентийн биржээр давхар IPO хийгээд одоо олон улсын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Сая бол 690 сая долларыг гадны 150 гаруй институционал буюу одоо институцийн хөрөнгө оруулалт нарыг татаж чадлаа. Тэгээд тухайн одоо төрийн компаниудын менежментийг Franklin Templeton өгсөн. Зөвхөн гадны компанид өгч байгаа юм шүү дээ. Тэгэхээр дэгжиж нэг олон улсын хөрөнгө оруулалтын итгэлийг олж авч байгаа тийм. За тэгээд нэгээр нь тусад нь Капхан компанид IPO хийгээд ер нь бол урт хугацаанд 5-10 жилийн төлөвлөгөө нь бол нэгээр нь төрийн эмчээс бүрэн одоо гаргана. Тэгээд эхний ээлжинд бол тэд нэг Узбекистанийнхаа өөрийнхөө одоо авиа компани IPO хийхээр алитинэ зарлцсан. Одоо тэр тухайн нөгөө IPO нээлттэй орж болох юм биш үү? Тэгэхээр энийг ингээ хийчихнэ гэдэг чинь нөгөө гүйцэтгэлээ харуулад гэрийн даалгаврыг харуулахаар улам нөгөө хөрөнгө оруулалтын одоо итгэлийг анхаарлыг татаж авч чадж байгаа. За хоёрт нь бол одоо хөрөнгө оруулалт татаад гадныхны сонирхлыг татчлаа. За гадныхны хамгийн том одоо Узбекч байна, Узбекистанч байна, Монголч байна уу? Усууд хөрөнгө оруулалт анхаардаг. Хөрөнгө оруулалтын эрх ашигыг хамгаалж чадахгүй. Би танаа улсад хөрөнгө орууллаа. Та бүхэн одоо миний хөрөнгө оруулалтыг одоо хамгаалж чадахгүй те. Хуулийн эрх зүйн. За энэ бол нөгөө тухайн улс орны нөгөө хуулийн эрх зүйн хэцүү байдаг. Тийм учраас Казахстан улс жишээ нь одоо Астанагийн олон улсын санхүүгийн төв гэж байгуулад одоо 10 дахь жилээ болж байна. Маш амжилттай тэрүүгээр одоо хөрөнгө оруулалт гадны хөрөнгө оруулалт хийж байгаа. Яг тэрнтэй адилхан Ташкентийн олон улсын санхүүгийн төв байгуулахыг сая зарлалаа. Тэгээ эх жилийн эхэнд
эхнэр одоо тэрийг ашиглалтанд оруулаад тэр нь өөрөө Английн хууль үйлчилдэг, Английн одоо хууль үйлчилдэг, дээрээс нь татврын одоо болон тусдаа ер нь бол режим буюу тусдаа тийм эрчим орчинтой бүс одоо өмчлөлт бүс гэх юм уу одоо тийм үсгээр болж байгаа гэсэн. За тэгээ энэ нэг өөрөө бол хөрөнгө оруулалт ирэх шиг бид нар нэг нөмөр тавьж байгаа шүү. Бид нар та бүхэнд одоо илүү таатай, илүү одоо яатан боломжийг нээж гинэ гэдэг тохиогоол одоо саяас ил тодл хил гаргаж тавилаа л да. Сарын өмнөхөн Анчам гэдэг одоо Америк Монголын удаа хажуудын танхимаас нэг мэдээлэл хийсэн байсан л да. Энэ дээр бол 10 жилийн өмнө Монгол улс Казахстанаас бусад Төв Азийн бусад дөрвөн улсыг нийлүүлснээс илүү их хөрөнгө оруулалтыг татаж чаддаг байсан бол өнөөдөр зөвхөн Узбекистанаас хэд дахин бага юм хөрөнгө оруулалт татж байна. Ер нь хөрөнгө оруулалт Монголд 0 болсон гэж нэг мэдээлэл хийсэн байсан. Тэгээ та ярианы их хэлсэн Узбекистанаас 43 тэрбум Америк доллар энэ хөрөнгө оруулалт улстай татсан гэж. Энэ бол одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс их гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ яг амлалт уу эсвэл аль хэдийн энэ жилд татсан байгаа хөрөнгө оруулалтын тоо хэмжээ юу? Энэ бол одоо амлалт буюу санамж бичиг. За зарим нь бол аль хэдийн ингээд бодитоор явтан, зарим нь янз янзын хөлцөөр байгаа. Тэгэхээр одоо Узбекистан улсад бол бас л яг адилхан одоо гэрийн даалгавар хийж байгаа гэсэн. Одоо энэ амлалтуудыг санамж бичгүүдийг бодитоор болохын тулд Узбекистан улс өөрсдөө хийх ёстой. Тэгээд тэр нь бол саяны хэлсэн олон улсын санхүүгийн төв байгуулах, за хөрөнгө оруулалт эрх ашигыг хамгаалах тухай хууль эрхлэн орчныг бүрдүүлэх, хөрөнгөний зах зээлээ хөгжүүлэх те. За төрийн компаниудаа бодитоор нь одоо зоригтойгоор реформ хийхтэй. Тэр болгоныг хийх ёстой. Тэрийг бол одоо энэ богино хугацаанд шамжилттайгаар хийгээ явж байна. Тэгэхээр энэ өөрөө одоо 5 жил одоо энэ хөрөнгө оруулалтын форум, Ташкентийн олон улсын хөрөнгө оруулалтын форум хийх хугацаанд нийтдээ 120-30 тэрбум долларын гэрээ хэлцлийг одоо зурсан байна. Тэгэхээр энийг ингээ бодит болохын тулд бид нэр гэрийн даалгавраа Узбекистан улс одоо амжилттай хийгээ явж байна. Тэгэхээр энийгээ дагаад хөрөнгө оруулалтууд нь бодитоор хэрэгжин гэсэн үг. Тэр учраас одоо би сайхан уншчихлаа. Узбекистан улс 2021 онд одоо 2030 он гэхэд одоо өөрсдийнхөө GDP-г буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 160 тэрбум долларт хүрнэ гэлж одоо зорилт тавьснаа. Одоо энэ жил тэргээ биелүүлэх гэж байна буюу 4 жилийн өмнө биелүүлэх гэж байна. Энэ бол эдийн засаг бол маш хурцтай өсч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ингээ эндээс бид нэр Монгол улсын бас сурж ойлгох хэрэгтэй. Бид хөрөнгө оруулалт итгэлийг алдахгүй байхын тулд одоо тогтвортой араас нь гэрийн даалгавар хийгээл яваад байвал хөрөнгө оруулагч нар бол одоо нээлттэй сонирхол их байгаа. Тэгээ бид нэр өөрсдөө л одоо нөгөө зах зээлээ хаахгүйгээр хэлсэн амлсан ирсэн зүйлсэл хийдэг байх нь чухал байна гэдгийг л одоо сургамж байна да. За танд сүүлийн асуултыг тавья. Энэ Ташкентийн хөрөнгө оруулалтын форумын үеэр уулуурхайн салбарт тэр дундаа чухал ашигт малтуулын салбарт дах хөрөнгө оруулалтын асуудлаар хилцсэн гэж сонссон. Тэгэхээр одоо Монголд бас ингэж энэ салбарт хөрөнгө оруулъя гэж бодож ирсэн хөрөнгө оруулагчид тийшээгээ зөвлөх ийм эрсдэл бий юу? Одоо Монгол сонирхож ирсэн гэхээс илүүтэй угаасаа Монголыг биш Төв Азийг л сонирхож байна тийм. Яагаад тэгэхээр Төв Аз өөрөөсөө одоо сая бол Ташкентийн форумоор Америк, Узбекистан хоёр хамтдаа хөрөнгө оруулалтын платформыг одоо сая үүсгэн байгуулсан зарласан. Одоо бүс нутгийн хэмжээнд. Тэр нь бол Америкийн DFC буюу хөгжлийн санхүүжилтийн корпорацтай хамтраад тэр нь бол одоо газрын ховор болон энэ стратегийн элементүүд хөрөнгө оруулах зорилготойгоор тийм. Тэгэхээр Монголыг яг сонирхоод яг танаад хөрөнгө оруулчмаар гэдэг гадны хөрөнгө оруулалт маш цөөхөн шүү дээ. Одоо яг үүндээ баг байхгүй ч болно. Яагаад тэгэхээр монголчин ямар баялагтай байгаач бид нар мэдэхгүй шүү дээ. Яг үүндээ бид нар газрын ховор critical mineral гэж яриад л салзан бүрдээ гэдэг нэг ордыг ярьж байгаас биш өөр ямар ордог байна тийм. Бид нар яагаад гэвэл газар нутгийнхаа ердөө 4% л одоо хайгуул хийсэн буюу бид нар Монголын хөрсөн доор юу байгаа вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа хүмүүс шүү дээ. Өөрсдөө мэдэхгүй байгаа. Өөрсдөө мэдэхгүй болохоор олон улсын хөрөнгө оруулагч гадныхаа мэдэхгүй. За тэрийг мэдхийн тулд одоо сайхан гадны компани яриад танд хайгуул хийж болох юм уу болохгүй мó гэдэг би мэдэхгүй байна. Яах ёстой мэдэхгүй ингээл явж байна. Тэгэхээр одоо бид нарыг одоо нөгөө хөрөнгө оруулъя гэж ихсаал байж байгаа хүмүүс бол байхгүй. Өөрсдөө л явж өөрсдөө идэвхтэй байгаа гэрийн даалгавар хийгээд хэлсэн ярьсандаа л байх ёстой л гэдгийг одоо бид Төв Азиасуудаас харж байна тийм. Студид хүрэлцэн ярьж сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.